Сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр хэдүүлээ legal rag буюу Монгол Улсын хууль тогтоомжийн угаалгын хайлтын системийг хийж үзье. Үүнийг яагаад хийсэн талаар хэдүүлээ жоохон ярилцгаая. Хэдүүлэн альва одоо хууль зүйн асуудлууд, эрх зүйн асуудлууд байх юм бол шууд хиймэл оюуханаас асуухад тэр буруу мэдээлэл өгөх хэдүүлэнд нь аюултай. Энэ үзэгдлийг болохоор hallucination гэдэг энэ маань болохоор хиймэл оюуханы томоохон нэг одоо limitation хязгаарлалт байдал гэдэг юм аа. Тийм учраас үүнийг шийдэхэд бол миний нэг санаа юу вэ гэхээр legal info цэгийн мэн буюу одоо Монгол Улсын хууль тогтоомжийн эрх зүйн актуудын одоо нэгдсэн мэдээллүүдийг хурааж аваад түүнийг мэдээллийн сан болгож аваад тэр мэдээллийн цангаа ашиглан хэдүүлээ хиймэл оюухнаа улам бүр хөгжүүлье гэсэн тийм санаа байгаамаа. Маш энгийн хэдүүлийн хийж байгаа зүйл болохоор knowledge resource-оос өөрсдийнхөө хэрэгтэй мэдээллүүдийг аваад хэрэгтэй мэдээллүүдээ өөрсдийнхөө асуулттай цуг нэмж өгөөд тэгж нэмж өгсөн асуултуудыг маань хиймэл оюухаа маань боловсруулад илүү оновчтой хариулт гаргах одоо явдал юм аа. Тиймээс хэдүүлээ энэ вебсайтын дотор байгаа эрх зүйн хүчинтэй актуудын талаарх мэдээллүүдийг олж аавна гэсэн үг. За энд байгаа бүх одоо хуулиуд болохоор цаана law ID гэсэн дугаартай байдаг. Тийм учраас хэдүүлээ энэ law ID-уудыг бүгднийг ингээд цуглуулад бүх заалтуудын нэг нэгээр нь одоо задлаад тэр болгоноо нэгж одоо нэг мөр гэж тооцож үзээд мэдээлэл сан руугаа оруулна гэсэн үг ээ. Тиймээс хэдүүлээ веб scraping хийх шаардлагатай ба энэ нь болохоор юу юм бэ гэхээр вебсайтуудаас өөрсдийнхөө хэрэгтэй датануудыг хурааж авах одоо ийм процедур үйл ажиллагаа хамаа. Үүнийг хэдүүлээ Crawl4AI гэдэг одоо open source LLM friendly web crawler-ыг ашиглаж байгаа. Энэ нь болохоор мэдээж performance-ийн хувьд болохоор бас нэг сайн биш, гэхдээ хэрэглэхэд маш амар учраас энэ технологиг сонгож авч байгаамаа. Web scraping гэхэд тухайн вебсайтаагаа жоохон танилцах хэрэг байдаг. Жишээлх юм бол хэдүүлээ эрх зүйн актын төрлүүдэд өөрчлөх тоолонд урд байгаа K гэсэн тоон өөрчлөгдөв. Одоо бол 28 дээр байна. Хэрвээ хэдүүлээ улсын дээд шүүхийн дотоол гэж авах юм бол K гэсэн нь болохоор 32 гэсэн дотоод тэнцэж байна. Тэгвэл аль нэг одоо хуулийн акт руу ороод үзэх юм бол хэдүүлээ энд нь болохоор ийм хэлбэрийн одоо линкүүд үүсэж байна. Урд байгаа law ID тоонуудаараа нэгсэндээ ингээд өөрчлөгдөд явдаг гэсэн үг ээ. Тухайн зүй тогтлын хүрээнд болохоор хуулийн актуудын төрлүүдээ дугаараар нь индекслж ингэж аваад dictionary болгоод энэ dictionary дээр ашиглаад бүх одоо актуудын нэрүүдээ ингээд цуглуулж байгаамаа. Энэ дээр болохоор Crawl4AI технологиг ашиглаад одоо legal info цэгийн мэнийг web scrape хийж байгаамаа. Үүнээс гарсан үр дүн мод нь болохоор одоо иймэрхүү байдлаар одоо гардаг. За эхний 78 дугаар мөрөөс хойд бүх мөрүүд болохоор ерөнхийдөө интерфейсийн мөрүүд нэгцэнтэй ингээд байждаг. Түүнээсээ доошлоод хүчинтэй хэсэг хайлтын үр дүн хүртэл одоо хууль маань явсаар хагаад доошоогоо дахиад интерфейсийн одоо текстүүд ороод ирж байгаа гэсэн үг. Тийм учраас энэс энэ 78 дугаар мөрөөс энэ хүртэлх одоо текстийг л хэдүүлээ авах шаардлагатай гэсэн. Тийм учраас би юу гэсэн бэ гэхээр stop phrase үсгээд хүчинтэй хэсэг хайлтын үр дүн гээд тэгээд эхний 78 мөрөө зүгээр алгасаад тэгээд тэрний хоорондох одоо үр дүнгуудыг л одоо хулаад авъя гэсэн тийм одоо санаагаар одоо датагаа pre-process хийсэн байгаа. За ингэж одоо хийхдээ болохоор бас яаж хийсэн бэ гэхээр хуулийн актын төрлүүдээр нь нэг фолдер болгоод энэ дотроо яаж хийсэн бэ гэхээр одоо гарчих нь болохоор 1436 CMD буюу 1436 нийт ID-тэй одоо актын одоо markdown файлыг энд хадгалж байгаа маа. Жишээлбэл энэ хууль болохоор гайлын ерөнхий газрын даргын тушаал гэж 1436 хэдүүлээ эргээд legal цэгийн инфо руу орох юм бол 1436 гэд орох юм бол хэдүүлээ гайлын ерөнхий газрын тушаал тэгээд тухайн текст нь болохоор ингээд тарчна гэж одоо үзэж болж байна. Эдгээр хэдүүлээ датагаа pre-process хийсэн ч гэсэн хэдүүлээ тухайн датаг шууд мэдээллийн сан руу оруулахад бүтээслэгчтэйгүй учраас одоо зохимжгүй хэлбэртэй байна л да. Тийм учраас хэдүүлээ regular expression ашиглаад тухайн одоо markdown файлуудыг бүгдийг бүтцлээд бүгдийн JSON файл болгоод тэгээд нийт одоо болж байгаа JSON файлуудаа JSON-L гэсэн файл форматанд бүгдэнд нь хадгалж өгч байгаа. Энэ дээр болохоор хэдүүлээ unique identifier-та chunk ID гэсэн ID өгж байгаа буюу энэ нэг chunk болгон маань болохоор нэг одоо мэдээллийн сан дээрх мөр маань болж байгаа гэсэн үг ээ. Энэ chunk ID нь болохоор яаж generate хийж байгаа гэхээр энэ болохоор 10 468 гэсэн дугаартай хуулийн эхний заалт.
Тэгээд source нь болохоор ийм sourceтай. Тэгээд цаана нь болохоор ямар контенттэй хэдий одоо болсон гэд одоо ийм одоо бүтцээр бүх одоо датануудаа оруулж байгаамаа. За хэдүүлээ жоохон топ 6-аар нь харъя л та. Хэдүүлийн хийсэн зүйл маань юу вэ гэхээр одоо Монгол Улсын эрх зүйн хүчинтэй актуудыг аваад legal-ийг инфогоос raw HTML ийм болохоор MD файлаар аваад тэгээд MD файлуудаа хэдүүлээ normalize хийгээд normalize хийсэн MD файлуудаа болохоор хэдүүлээ JSON-L буюу нэгж заалтуудаа бүгдийг ингээд авч байгаамаа. Одоо хэдүүлийн хийх ёстой зүйл юу вэ гэхээр энэ нэг JSON файл болгоно болохоор Neo4j graph database руу оруулах ёстой байгаамаа. Тиймээс дараах байдлаар нэгж заалтуудаа Neo4j database руугаа insert хийж байна. Оруулсан датанууд маань ийм байдлаар харагдах ба. Эхний хамгийн ихэнд болохоор тухайн allow ID байгаа. Allow ID-нуудаас эхний заалт, 2 дугаар заалт, 3 дугаар заалт, 4 дугаар заалт тэгээд гарчиг. Энэ гарчиг нь болохоор бүгдээрээ энэ дээр болохоор яг юуны тухай гарчих юм бэ гэдэг нь болохоор энэ дээр гарч ирнэ. Тэгээд нэгж заалтуудын маань контентууд болохоор ийм байдлаар одоо байна гэсэн үг. Үүнтэй адилхан бусад бүх хуулиуд ийм байдлуудаар хадгалагдсан байгаа. Хэдүүлээ одоо энэ Neo4j graph database-аас хайхын тулд бид нэр бүх одоо нэгж заалтуудаа буюу chunk-уудаа embedding хийх ёстой. Ингэж embedding хийснээр хэдүүлээ user-ийн input-ээ бас адилхан embedding болгоод тэр хоёр embedding-ийн төстэй байдлыг Gaussian similarity-гаар одоо тооцоолж болно. Ингэж гаргасан одоо Gaussian similarity хамгийн өндөр одоо 20 ч юм уу 30 ч юм уу 40 одоо ийм залтуудыг нэгтгэснээр хэдүүлээ сайн нэг юм одоо мэдээллийн сангаа одоо Монгол Улсын хүчтэй эрх зүйн актуудаар одоо нэглэж өгч байна гэсэн үг ээ. Бүх чанкуудаа sentence transformer-ийн paraphrase multilingual гэсэн энэ модулуудаар embedding хийж байна гэсэн үг ээ. Энэ модулоор хэдүүлээ embedding хийж байгаа учраас user-ийн input-ийг ч гэсэн энэ модулоор бас адилхан embed хийнэ гэсэн үг ээ. Хэдүүлийн маань embed хийсэн үр дүнгууд маань жишээлбэл дараах байдлаар ингээ харагдаж байна. За ингээд энэ дээр chunk-а дараад chunk-ийн дор болохоор embedding гэдэг одоо дараах векторуудыг ингээд chunk болгон дээр хадгалсан байгаа гэсэн үг ээ. Хэдүүлийнх нь ингээд раг тусал бараг л одоо бүрэн боллоо. Одоо хэдүүлээ веб аппликейшн талаар жоохон ярьцгаая. Хэдүүлээ Gemini-гийн free tier-ийн одоо Gemini Flash модулийг ашиглан тул дараах одоо open key-г одоо оруулах хэрэгтэй, API key-г оруулах хэрэгтэй. Мөн embedding модуль болохоор яг адилхан одоо бүх чанкууд ямар модулоор embeddэлсэн тэр модулуудаараа одоо сонгож одоо адилхан embeddэлж одоо зөв хариу одоо гарах юм аа. Түүнчлэн миний нэмээд хийсэн зүйл болохоор юу гэхээр одоо бүх категориудаа ингэж листлжлээд тэгээд тухайн одоо энэ категориос одоо тухайн хууль маань гарахаа одоо хүн мэдчих юм бол тухайн одоо нэмээд where гэсэл одоо тухайн одоо энэ query дээр одоо нэмж өгөх одоо боломжтой болж байгаамаа. За энэ query нь болохоор яадаг query вэ гэхээр тухайн одоо user-ийн prompt-ийн одоо embedding гэдэг төстэй хамгийн төстэй 12 мөр одоо зүйл залтуудыг олж аваад тэгээд одоо тэр зүйл залтуудаа нэмэлт одоо агуулмж болгоод одоо Gemini Flash руу одоо шийддэг гэсэн үг ээ. За тэгээд ерөнхийдөө эцсийн гарч байгаа үр дүн болохоор user ингээд харна гэсэн үг. Тэгээд харахтаа яг яаж харах вэ гэхээр тухайн энэ дөрмөнд одоо ингэж хашлагдаж байгаа. Өгүүлбэр бүрийн ард одоо их сурвалжийн URL буюу яг дарахад бэлэн одоо ингээд линкүүд байх хэвээр. Тэгээд хариулахдаа аль болох perplexity форматтай answer өгөх ёстой. Энэ болохоор юу гэхээр өгүүлбэрийн бүрийнхээ ард одоо тийм одоо их сурвалжтай аль болох өөрөө юм зохиохгүй байхаар тийм одоо байдалтай. За ингээд одоо ингээд аппликейшнгаа ажиглуулж үзье. За Python-ийг app.py. За одоо браузер руугаа хэдүүлээ орцгоё. За браузер руугаа ороход хэдүүлтэнд нь ийм home page байна. За энэ дээр болохоор хэдүүлээ асуултуудаа асууж болно. За жишээлх юм бол одоо дэлгүүрт цагаар ажиллахад одоо ямар хөдөлмөрийн хууль үйлчлэх вэ гэд биччихье. За энэ дээр болоод за асуултаа илгээж. За энийг маань цаана болохоор би буюу user маань input-ээ өгөөд энэ input-ыг маань vector embedding-аар vector орлогоод энэ vector embedding-тэй хамгийн төстэй одоо chunk-уудыг одоо Gaussian similarity-гаар хайгаад тэр chunk-уудын доторх одоо text content-уудаар одоо энэ юусан доо миний асуултыг улам илүү баяжуулаад
Тэр баяжуулсан агуулмжаа шууд Gemini Flash руу шийдээд эцсийн үр дүнг хэдүүлээ харах хэрэгтэй байгаамаа. За хэдүүлгийнх нь ажилласан үр дүн болохоор хариулт нь бол ингэж байна. Монгол Улсын төвчний хүрээнд салбарт ажиллахад дараа зохицуулалт ажил олгогч гэд манай хуулийн ийм юу хэлбэрийн тухай хууль зааснаар юм байна гэд. За хэрэв хэдүүлээ энэ линк дээр дарах юм бол шууд тухайн хөдөлмөрийн тухай хуулийн маань ингээд заалтуудтайгаа ингээд линкүүд маань байгаамаа. Шууд доошоо ингээд харах юм бол их сурвалжуудыг маань ингээд номерчлоод гаргаад ирсэн. Энэхүү төсөл маань зөвхөн хууль зүйн домен дээр ажиллаж зохицохгүйгээр олон домен дээр ажиллаж болно. Зөвхөн RAG гэхгүй recommendation system-ийг энэгээр бас хийж болно. Чухамдаа бас яаж хийж болох вэ гэвэл надад нэг ийм бас хэрэглэх боломжтой ийм төсөл байгаамаа. Жишээлх юм бол ийм ажлын байрын анкетууд энэ дээр яг яаж ашиглах вэ гэхээр хэдүүлээ хууль зүйн заалтуудаа эмбединг хийгээдсэн бол энэ дээр бол хүмүүсийн анкетуудыг эмбед хийдэг жишээ нь. Дээрээс нь болохоор ажлын постуудыг бас адилхан эмбединг хийгээд тэр хоёрын хоорондох таарлуудыг би өөрийнхөө CV-г оруулаад user input-аа оруулаад тэгээд миний CV-г эмбединг хийгээд миний эмбедингт хамгийн close similarity-аар өндөр байгаа ажлын байруудыг надад санал болгоход зогсохгүйгээр дээрээс нь төвшингийн ингэж фильтрлж зааж өгдөг. Эсвэл цалингийн маань рейнжийг ингээд заагаад өгчдөг. Гэт гэх мэтчлэн олон нөхцөл зааж өгөх боломжтойгоор ийм vector search-ийг хэдүүлээ бас ингээд ашиглаж болох юм байна. Энэ vector search энэ retrieval augmented generation-ийн технологийн суурийг нь ашиглах юм бол ийм хүмүүст зохимжтой recommendation system гэсэн бас хийж болох юм байна гэсэн ийм бас санаа байгаамаа. За ингээд энэ хичээлийг үзэж дуусгасан танд баярлалаа. Тунуудахгүй дараа уулзцгаая.